Эрхэм мөндөд сонсогчдоо Хэмнэл радио FM 91.7 энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид нэр зүү хувцлалын талаар хөндлөхөөр зочноо ураад байна. За бидний өнөөдөр урьдсан зочин бол үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Одон Гэрэл гэж энэ сайхан эмэгтэй хүрэлцэн ирээд байгаа. За нэвтрүүлгийг бол бас хамтлан хөтлөж байгаа манай найруулагч хишгэ маань бас сууж байна. Тэгээ ер нь бол бид нар Улаанбаатар хотын их хотын зөв хэмэл гэдэг энэ цуврал нэвтрүүлгийнхаа 3 дахь удаагийн дугаарыг үзэгчид сонсогч та бүхэндээ төлөвлөж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ их хотод бид нар анхаарах ёстой хүн болгоныг бас нэг өнгийг тодруулж идэг нэг зүйл бол хувцсны асуудал байдаг, хувцалт байдаг. Тэгэхээр тухайн суурин газар, тухайн байгаа оршин газар өөрийн гэсэн үндэсний соёл уламжлалыг дагсан хувцс өмсөхөөс гадна тэр хувцаа хэрхэн яаж өмсөж байгаагаар тэр орон нутгийн тэр суурин газрын өнгө төрх бас харагдж идэг тодорхойлогдож идэг. Тийм учраас энэ удаа бид нэр ер нь зөв хувцлал гэж юу юм? Хувцсны өнгө ямар байх ёстой юм, насны ялгаанаас яаж зөв хувцлах ёстой юм, янз бүрийн арга хэмжээнүүд дээр бид нар бас энэ хувцсныхаа асуудал дээр яаж бид нар яах ёстой юм, анхаарах ёстой юм бэ гэдэг талаар харилцан ярилцъя гэсэн юм зорилготой байгаа. Ингээд зочноосоо эхнийхээ асуултыг асууя гэж бодож байна. Ер нь бол зохистой хувцлал гэж юу юм бэ? Бид их гоё ингээд хувцалсан их сайхан хүмүүсийн жишээ байдаг шүү дээ. Тэр хүн гоч үнэхээр гоё шүү, нэг гоё цэмцээсэн юм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр талаас нь зочноосоо эхлээд асууя да. За, нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд ер нь би бол судлаач биш. Тэгтээ би загвартай бас их ойрхон ажиллаж амьдардгийн хүний хувьд өөрийнхөө бодлын зүгээс энэ бүх асуултанд хариулъя гэж бодож байна. За, зохистой хувцлалт гэж ер нь тухайн хүний нас хүүсэндээ тааруулсан, тухайн орчиндөө зохицуулсан, хүссэн өнгө дүрсээ өөр дээрээ гоо зүй мэдрэмжийнхаа хувьд өөрийгөө илэрхийлэх болсон ийм зүйлүүдээр хувцлсан хувцлах юм бол зохистой хувцлалт гэж би хувьдаа үзэж байна. Монголчууд хэлдэг штэ хувцаар нүдэж ухаанаар нь хувцаар нүгтэж ухаанаар нь үддэг гэж. Тэгэхээр сайхан хувцлсан хүнийг хүн хараад таашааж хүлээж авдаг. Таарах хувцлсан гэдэг юм уу? Хайшаа хувцлсан эсвэл өөрийнхөө бид зохицоогүй ч юм уу эсвэл тухайн орчиндөө зохицоогүй хувцсыг өмссөн тэр хүмүүсийг бас жоохон сөрөг сэтгэлдээр хүлээж авдаг штэ. Тэгэхээр энэ хувцлалт гэдэг тэр тухайн орчиндөө нас хүүсэндээ тийм ээ өнгөө зөв зохицуулж өмссөн байх юм бол тухайн хүний соёл боловсрол хүсэлтийн гоо зүй мэдрэмжийг илэрхийлдэг гэж ойлгодог. Тэгэхээр харьцангуй би монголчууд Улаанбаатарт ороод ирэхээр гадаад явж байгаад Монголд ороод ирэхээр аюун өнгөлөг их гоё хувцалдаг гэж би залуучтайгаа боддог. Залуучууд ч тэр хүүхдүүд ч тэр настай хүмүүс ч тэр ерөнхийдөө манай монголчууд хувцалтан дээр бол мэдрэмжтэй аюун мэдрэмжтэй хувцалдаг. Өөртөө аюу их анхаарал тавьдаг. Тийм амьдралын хөвж жайг тогтсон байт юм билээ. Тэгэхээр ер нь хүнд хувцлалтын хэдэн төрлийн хувцс байвал илүү цохилттой гэж үздэг вэ? Ер нь хэдэн төрлийн хувцстай байвал биднэрт ер нь цохимжтой вэ? Ер нь хүн жишээ нь зарим тохиолдолд илүү их олон хувцстай мөртлөө тэндээсээ сонгож өмсөж бас чадаад байдаггүй шүү дээ. Зарим тохиолдолд миний хувьд болохоор хэтэрхий олон хувцстай мөртлөө тэндээсээ яг ингээд өмсчихье гэхлээр нэг өмсөх ингээ харахаар нэг өмсөхөд эвдээ хин чим шиг үгүй чим шиг нэг тийм байдал надад үүсдэг байхгүй. Тэгэхээр хүнд ер нь хэдэн төрлийн хувцс зайшгүй байх хэрэгтэй юм бэ? За зөвхөн миний бодлоор бол хүмүүс өдөр тутмын хувцснаас гадна албаны, аяллаа, спортын, гоёлын зэрэг хувцснуудыг өмсөж байдаг. Монголчуудын үед бас улирлын шин чанартай хувцснууд байна. Манай монголчин 4 улирлтай. Тэгэхээр маш олон хувцс хэрэглэдэг.
ард түмэн 4 улирлын хувцас өмснө. Тэр 4 улирлынхаа хувцсыг бид нар орчиндаа нийцүүлэх тийм ээ. Өөрийнхөө сэтгэл зүйд нийцүүлэх, бас бусдад таалагдахын тулд тийм биз дээ. Хувцалдаг. Тэгэхээр энэ өөрөөр хэллээ шүү дээ. Маш олон хувцастай мөртлөө өмсөх юм байхгүй гэдэг. Энэ бол нэг талаас тухайн хүний одоо юу гэдэг хувцас бол их бас шунлын бас нэг юу шүү дээ. Илэрхийлэл байдаг байхгүй юу? Тийм ээ. Шунал гэдэг нь би хаалтан дотор хэлж байгаа шүү. Альва залуу хүмүүс тийм ээ. Альва хүн илүү гоё харагдахын тулд илүү гоё одоо зүйн одоо өөрийнхөө мэдлэг боловсрол дээр тулгуурлаад хувцснуудаа сонгож авдаг. Гэтэл эргэл харахад нөгөө шкавар дүүрэн боловч өмсөх юмгүй гэдэг чинь нөгөө талаас тухайн хүний одоо нөгөө хувцас цуглуулах хоббинаас гадна нийгмийн дэлхийн загварын чиг хандлагатай аюул уялдчихэдэг. Жишээлбэл одоо орчин үед fast fashion гэж байна шүү дээ. Хямд төсөр мөртлөө маш загварлаг хувцаснууд ихэр бий болсон. Тэгэл нөгөө сайхан одоо ийм загвар модонд орчижээ гэд авдаг. 2 сарын дараа 3 сарын дараа нөгөө загвар чинь гараа авцсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ганц монголчуудын ч гэдэг асуудал биш, нийгмийн асуудал болчиход байгаа. Дэлхийн нийтийн. Тий, дэлхийн нийтийн. Тэгээ эргээд энэ маань сөрөг үр дагавар илүү олонтой юм байна гэдгийг загварын одоо дэлхийн загварынхан ойлгоод одоо fast fashion-с татгалзъя. Маш одоо загвар одоо асар хурдтай хөгжиж байгааг нэг илэрхийлэл нь тэр нөгөө сайн чанартай материалаар тийм их сайхан загварын хувцас хийчихээр үнэн өртгөн өндөр болчдөг учраас хүмүүс бас тэр болгоныг дагаж чаддаггүй болчихно. Тэгэхээр загвархны бас нэг бодлого шүү дээ. Энэ загварыг дэлхийн нийтээр дагуулахын тулд хувцсны өртгийг бууруулах хэрэгтэй байна гэдэг материал бүх юмыг айгүй юм хямд төсрөөр хийж эхэлсэн. Энэ хямд төсрөөр хийж эхэлсэн энэ үзэгдэл маань өөрөө эргүүлээд байгальд сөрөг нөлөөтэй тийм ээ эдийн засагт айгүй хохиролтой хүний бас магадгүй цаашлаад эрүүл мэндэд хохиролтой болж эхэлсэн учраас дэлхийн нийтээр одоо fast fashion-с татгалзъя гэдэг ураа гараад fast fashion-ыг дэмжидэггүй одоо банкны зээл хүртэл fast fashion хийдэг брэндүүдийг дэмждэггүй байх жишээний иймэрхүү болж хувирсан. Дэлхийн өөрөө ингээд бас загварыг дагаа хөгждөг болсон байна үйлдвэрлэл. Хувьсаа өөрчлөгдөж байгаа. Тэгээ маш хурдан хувьсж байна. Бид нар байгаль дээлтэй хувцлыг тийм ээ эрүүл хувцлыг гэд яриад идэг мөртлөө эргээд нөгөө талаас нөгөө буруу үйлдвэрлэлүүдийг бий болгодог. Энэ одоо хувцсны хит үйлдвэрлэл. Буцаад хог хаягдлын одоо нөгөө бид нар хэсгэж уух зүйлийнхаа гялгар утныхаа хог хаягдлыг дийлэхгүй байсан. Одоо яасан гэхэлэр эргээд харахлаар нөгөө шкавар дүүрэн хувцсыг яах вэ гэдэг чинь өөрөө бас хайж болдоггүй юм шиг хог хаягдлыг бий болгосон. Гэтэл нөгөө загвар нь хуучирсан. Тэгээд тэрийгэ хадгалаад ээж болдгоо. Тэгээ өмсгөхээр бас болохгүй нь шүү дээ. Тэгэхээр яг учиргүй хүн чинь хүнд тараагаад идэггүй нөгөө өмссөн хувцас өөрийн гэдэг нэг юм бас нэг юм байна. Амжхан тийм нэг илэрхийлэл байна шүү дээ. Хувцас хүн тараагаад байх нь хаашаа ингэдэг. Гэхдээ миний хувьд бол хувцсыг өгөхөнд нь өгж тийм ээ үгүй юм бол үгүй хайчлаа тор хийчихэл та гэдэг энэ сэтгэлгээг хүмүүст одоо хэлэх болох хэрэгтэй, илэрхийлэх хэрэгтэй, хүмүүсийг энэ тал руу уриалгах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхээр таны ярьснаас нэг асуулт бас гарч ирлээ л дээ. Сүүлийн үед нөгөө хүмүүс энгийн буюу минималист маягаар хувцлах гэд илүүд үздэг боллоо. Тэгээд мэдээж минималист маягаар хувцлахыг бас эрхэмлдэг болоод эргэн тойрны хүмүүс бас нөлөөлдөг болжээ. Тэгэхээр та яг минималистийн хувцалт гэдэг яг юу гэж бид нар ер нь ойлгох хэрэгтэй юм бэ? Яг энэ тал дээр та дэлгэрүүлж ойлголт өгвөл. За ер нь минимализм гэдэг өөрөө дэлхийн 2 дугаар дайны дараа үүссэн нөгөө дайн тулааны дараа сэргэн босгох тийм ээ. Одоо бүх нийтээрээ одоо ядуурл үйлдвэрлэл бүх юм зогссон тэр үед анх хамгийн энгийн одоо даруу хямд төсөр хувцалж амьдрах хэрэгтэй гэдэг үзэл бодлыг илүү дэлгэрүүлсэн гэж үздэг. Гэхдээ ер нь яг бүр олон жилийн өмнө гэдэг юм уу 100 жилийн турш хүн төрөлхтөө өөрөө ч гэсэн бас минимализмаас л эхэлсэн шүү дээ. Анх үүссэн гэдгээсээ одоо түүхийн ярил. Тэгэхдээ яг хувцас загварт минимализм гэж орж ирсэн үеэд бол дэлхийн
2 дугаар дайны дараах үе гэж хүчтэй төрж орж ирсэн гэж ярьдаг юм билээ. Минималист загвар гэдэг бол хамгийн энгийн тийм ээ. Бас тэгтээ хямд төсөр гэд хэлчихлээр нөгөө эрүүл биш гэдэг рүү дагуулах гэдэг учраас аль алийг зохицуулсан энгийн маш их гоё чимэглэл багтай өөрт биеийн дэвтэйхэн хувцас өмсөхийг одоо минималист хувцалт гэж хэлээд байгаа юм шиг байна. Тэгэхээр бид одоо шкавар дүүрэн хувцас байлгахгүй тулд тэгтээ хүн чинь хүн юм болсон байна. Загварыг дагмаар байна, тийм ээ. Энд чинь хүний хүсэл сонирхол, хүний амьдралын таашаал ахгүй. Хүн гоё амттай хоол идмээр байна гэдэг шиг бас би бас гоё сайхан хувцалмаар байна. Эч өөртөө таалагдах, өрөөлт таашаагдах хувцас өмсмөр шүү дээ. Тэгэхээр энэ хүний энэ инстинкт зохицуулсан энэ бодлого угаасаа хэдийгээр байдаг боловч дандаа минималист хувцас руу бас уриалан дуутахлаар хүн ингээд нэг өөртөө итгэл багтаа тийм ээ ингээд болж эхэлдэг. Тэгэхээр ер нь миний бодлоор минимализмыг дагна загварыг дагна тий загварыг дагаж зоригтой хувцлах нь энэ бол хүний амьдралын гоё ирж хүч одоо амьдралаас авах зориг амьдралаас авах таашаал учраас бас хит минимализм руу ер нь хүмүүсийг нэг уриалдаггүй. Би бол яг энэ минималист гэдгийг бас нөгөө талаар нь одоо маш их хэмжээний хувцсны сантай болцсон байгаа тийм хүмүүс. Одоо шкафнда багтгаа хийсэн. Тэгээд өөртөө ямар өнгийн ямар хувцс байгаагаа мэдхээ байцсан тий. Айгу гоё юм мартцсан. Тэгээд тийм одоо болцсон байгаа нөхцөл байдлаас буцаад хүмүүс яаж цэгцтэй өөрт хэрэгтэй хамгийн чухал хэрэгтэй одоо хэсгүүдээ өөртөө авч үлдээд тэр нь өөрт нь тодорхой байх гэдэг талаас бас жоохон ойлгоод байгаа хгүй яг тэр түүхийнхаа үед бол айлхаар нөгөө хямдхан цомхон одоо хүнд хэцүү үед те буцаад одоо өнөөгийн нийгэмд болохоор энэ олон загварын трендүүд явагдаж байна. Энэ олон их фэшны одоо тэр дэлгүүрүүд те одоо ингээд юуны шүлжээ дэлгүүрүүд бий болчихсон те. Тэгээ тэр болгоноос ингээд хүмүүс ингээд янз бүрийн юм түүгээд авчихсан. Нөгөө авцсан юмнуудынхаа учир жанцанг олоод яхад мэдээч хэрэг хүн болгонд бас мэдрэмж тэр юм бас хангалттай биш байж болно шүү дээ. Тэгэхээр одоо тийм учраас одоо нөгөө нэг би зүгээр нэг ганц нэг залуучуудын тэр нэг ярьж байгааг сонсоход бол одоо ингээд гоёлын хувцс ихэд одоо тийм ч гэдэг юм нэг тиймэрхүү юм яриад байна уу гэд бас нөгөө талаас нь зүгээр миний бас ойлголт тийм шиг санагдсан. Тэгээ сая одноо ерөнхийлөгч ярьлаа л да энэ эрүүл хувцаслалт эко гэдэг асуудал бас хувцсан дээр байна шүү дээ тий. Тэгэхээр ер нь эрүүл хувцс байна гэдэг нь бол материалаас шалтгаалж гин үү тэрийг одоо юу гэж ойлгох вэ? Эрүүл одоо эко ч гэдэг юм одоо би нэг одоо хитрхийн нилон материалтай бол ингээл хөлрөөл те хүүхд ч гэсэн одоо ингээл хөл гарна одоо хөлөрдөг одоо шаханаа хямдхан байдаг те. Тэгэхээр тэр талаасаа ойлгож байгаа зүг үү те. Ер нь бол олон талаас ойлгох ойлголттой. Эрүүл энэ гэдэг чинь материал нэг хоёрдугаарт бие хөдөлгөөнийг хорихгүй цус богдуулахгүй одоо жишээлбэл энэ скини джинс гэдэг нь шүү дээ. Скини джинс чинь хүнийг их гоё харагдуулдаг боловч нөгөө талаас цус хүний хөдөлгөөнийг хоригдгоороо цус боох тийм ээ. Ялангуяа махлаг хүмүүс одоо гидсэн хит ингээд нөгөө боогдох байдлаар өвчлөлс их хэсэг. Дотоод эрэхтэн шахагдах тийм. Тухайлбал одоо дэлхийд даяар өрнөдөг штэ юуг өдрүүд гэл те одоо хөвчгүй өдөр гэх мэтлээ энэ иймэрхүү өдрүүд маш олон байдаг болчиход байна тийм ээ янз бүрийн хувцсны одоо дотоочгүй өдөр гэд бас гарцсан байгаа ш дэлхийн энэ юунаас шалтгаалаад байна гэхэлэр бариу хувцас бити өмсөл гэсэн үг шүү дээ. Тийм өөрөө. Бариу юм өмсчөө тэрийг хэрэглэхгүй маргааш нэг өдөр мэдрэх нь штэ хүн тий. Нэг өдөр ч болтугай чөлөөтэй бай. Хөвчөө тайлаад хүн угаасаа эмхтэй өмсдөг штэ. Гэртээ ороод хөвчөө тайлдаг. Тэр юуг илэрхийлж байгаа гэхэлэр би энд өдөржингөө бариу байсан л ахгүй юу. Тэгэхээр тэрийгээ бид нар тайлна гэдэг чинь амарч байна гэсэн үг. Энэ маань
өдөр тутамдаа бид нар одоо хүн одоо хэдэн жил наслдаг гэхэд чинь 10 эдтэйгээс эхлээл хөвчцүүн бүр зүүхэ болтол тэр хугацаанд бид нар хэдэн жил тэрийг зүүсэн байх уу, хэдэн жил одоо бид нарт одоо тэр эрүүл мэндэнд бас сөрөг нөлөө үзүүлсэн байх уу гэдэг тэр тал дээрээ хүмүүсийг уриалдаг. Зүүхгүй байх тал дээр ч бас уриалдаг одоо сүүлийн үед бүр эрүүл мэндийн байгууллагууд бүр битгий зүү зарим тохиолдолд бараг зүүхгүй байвал ялангуяа өсвөр насны охтуудыг зүүхгүй байх нь илүү сайн гэдэг хүртэл мэдээлэл гарсан байсан. Тэгэхээр энэ эрүүл хувцаслана гэдэг чинь өөрөө ер нь хүнийхээ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч байдгийн юм уу судалгаагаар тийм ээ загварынхан ч тэр одоо ер нь энэ хувцас үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө мөнгөний л асуудал юм байна. Тэр мөнгөний асуудал, бизнесийн асуудлыг хүн дээлтэй болох гэдэг шүү дээ тийм. Сэтгэл зүй тохируулаад мөнгө хийх гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Гэтэл хүмүүс тэрийг их гоё өнгө, загвар, тийм гоё материалаар хачирлаж чимэглээд хүмүүст зархал асуудал шүү дээ. Гэтэл бид нар тэрийг ингээд багаж хошуурдгаараа өөрийнхөө эрүүл мэндэнд хэрэгтэй өмсөж байгаа юм уу? Ер нь энэ надад хэрэгтэй юугүй юу гэдэг тухай хүн ингээд нэг их бодод тунгаахаасаа илүү нүдний таашаалаараа тийм ээ тэрийг мэдэрч хүлээж авдаг гэж байна. Хүний сэтгэл зүй. Яг зөв. Тэгэхээр тэр таашаагдсан л бол амар санагддаг. Тийм болохоор энэ худалдаа бизнесийн үйл ажиллагаа чинь хүний инстинктээр тоглодог мөнгөний л бизнес аахгүй юу? Тэгээ энэ хувцас болгоныг дагаж дуурайх, загвар болгоныг дагаж хошуурах тийм эрүүл байна уу, үгүй байна уу, материал нь ямар байна гэдэг энэ сонголтын асуудал бол тухайн хүний боловсрал, эрүүл мэндэд тавих анхаарал, гоо зүй мэдрэмжийн асуудал юм. Миний хувьд орчин үеийн залуучууд ч бай тээ. Ер нь миний үеийн ч хүмүүс бай. Ер нь их гоё юмыг өнгө үзэмжинд илүү чухал ач холбогдол өгöd байна л да. Тэгэхээр бид нар ч гэсэн өөрсдөө яг хоо материалаа хараа сонгоод яг нэг материалын тал дээр нь ач холбогдол өгдөг нэг хүмүүс байна. Үгүй бол зөвхөн өнгөний биелэгдлэр энэ жил би шар юм өмсөхгүй гэдэг тийм биелэгдлэр хувцалдаг хүмүүс байна. Одоо фэнкшүү эднэр их юу яадаг хүмүүс байна шүү дээ. Тиймэрхүү хүмүүс дандаа ингэдэг нэг өөрийнхөө үзмжээр нүднийхээ одоо хүлээж авч байгаа тэр нэг гоо зүүн мэдрэмжээр хувцалдаг. Ер нь дэлхийн ихэнх ард түмэн ерөнхийдөө тийм. Тэгэхээр энэ бол одоо хүмүүжил байх хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Тэр хүмүүжлийг бий болгохын тулд эрүүл ард түмэнтэй, эрүүл залуу өсвөр үетэй байхын тулд бас энэ хувцалтын гоо зүйн асуудлыг маш чухалчилж 10 жилийн сургуулиуд дээр тийм ээ оюутнуудад бас энэ тухай бас зөвхөн загвар хөөх биш эрүүл зөв тэгээ гоо зүйн мэдрэмжтэйгээр хувцас сонгох тий тэгээ сонгосон хувцас зохистой зөв хэрэглэх хизээ юу хаана тийм ээ тий түрүү нэг ярьсан шүү дээ тий шкавар дөрөв хувцас яах вэ гэдэг. Одоо бид нар энэ тухай бас үнэхээр сөхөж ирэхгүй бол дэлхийн нийтээр эдийн засгийн хямралт гэж ярьчихжил байна. Хаа нэг газар хувцасгүй өмссөн дөөл энэ ядарч байгаа тийм үү. За тэднэр төгч болдоггүй бол бид нар рефэшн гэдэг одоо тухайн хувцсыг ахаад дараагийн загварт зохицуулаад өөрчлөлт өмсч болно. Өөрөө өөрчилж болдоггүй бол нөгөө дизайнерууд мань байна шүү дээ. Монголоор дүүрэн айгуу чадвартай дизайнерууд айгуу мундаг ойдлчод байна. Тэр нь тэднэр дээр очиод миний энэ хоёр хувцсыг иймэрхүү загварлуу тий одоо нөгөө модонд орчихсон байгаа тэр загварлуу өөрчлөлт янзлаад өгөөч гэдэг энэ байдлыг одоо нэлээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр шкавар дүүрэн хувцсыг буцаагаад загварчлах, буцаагаад өөр таалагдах. Тэр чинь урд нь таалагдж исэн материал урд нь таалагдж исэн өнгө шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг буцаагаад өөр зүйл болгох, хувцас болгох. Дахин эргүүлж ашиглах. Тий, дахин эргүүлж ашиглах, байгальд буцаагаад ээлтэй тэр чинь хог хаягдлаас нэлээд одоо багасгах шүү дээ. Энэ зүйл дээр бас уриалах хэрэгтэй. Энэ зүйлийн боловсролыг бас олгох хэрэгтэй. Гарын доорх материалаар гэдэг нь одоо өөрийнхөө хуучин хувцсыг хүүхдтэй юм хийгээд өгөх жишээ нь тийм ээ. Одоо энэ зүйлийг нийгэмд их боловсруулж одоо түгээх хэрэгтэй юм болов. Цэлээсээр миний нэг боддог бодол идэг.
телевизээр оёдлын хичээл загаасаа гэж боддог. Бүх телевизээр хоолны хичээл заадаг тийм Би үү? бүр яг тэрийг ярих гээд байжлаа. Яагаад гэвэл ямар ч одоо асуудалд дандаа боловсролын асуудалд сөхөгддөг. Одоо яг бид нар дэлгүүрт юм уу тий одоо хааны газар байгаа хүний өмссөн хувцснаас юм уу сэтгүүл сонин сэтгүүл телевиз тий одоо энэ олон нийтийн хэрэгслэр гарч байгаа одоо хүмүүсийн хувцсны тэр тренд хандлагуудыг хараад энэ гоё юм бэ энийг авах юмсан гэдэг одоо санаа бодлоо охид төвгүүд хинж ямар ч хүний одоо санаанд буухна шүү дээ. Гэтэл тэрийгээ та сонгож авах та. Тэрийгээ та өөрийн болгож өөрийнхөө биеийг та тохирох уугүй юу? Энийг та хэрэглүүл одоо яаж одоо ямар материалтайг нь авал танд хэрэгтэй юм те. Одоо материалын зөв сонголт бол нэгдүгээрт тэр хувцсыг хэрэглэсний дараа нөгөөдөг чинь хог болоод явна. Тэг хог болоод явахаараа энэ байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой тий. Тэгэхээр энэ натуральны одоо тэр хөвөн давгаар хийсэн байдаг юм уу, торгоор хийсэн байдаг юм уу тий. Одоо юу гэдгийг тэр материалын сонголт эдэргээд бол нарийн юмнууд бол ингээд сая эндээс ингээд бодогдоод эхэллээ л дээ. Тий. Тэгэд надаа ингэж санагдаж байна. Одоо ингээд бид нар биш юм үзчихээж, юм сонсчихээж илүү нөгөө боловсрдог тий. Тэгэхээр өнөөдрийн одоо бидний одоо ярьж байгаа энэ юугаар бол их сонирхолтой зүйл нь би бол энэ эрүүл хувцас гэдэг энэ мэдээлэл бол өөр аюу том юм тий одоо гол юм үг болчлоо тий мессеж боллоо бидний мессеж болж байна тий. Тэгэхээр одоо энэ Оросын нэг би нэвтрүүлгийг байнга үздэг байхгүй юу боломж гарахаараа модны переговор гэдэг тий. Тэгэхээр модны переговор дээр ингээд нөгөө хүмүүс хитэн одоо хүмүүс ингээ орныг дизайнер тэгээд ерөнхийн нэг шүүгч ингээд нэг хүн өөр нэг одоо хүмүүсийг төлөөлдөг ингээ 3 хүн сууж агаад тэгээд хин нэгэн хүн нь одоо жоохон хувцсныхаа асуудалтай хүнээ дагуулж ирдэг байхгүй тэнд одоо манай энэ ингээд аюу ингээд хувцсаа тохируулж өмсөхгүй байна гэд тэгээд тэр хүмүүсийг өөрсний одоо дэлгүүрээс явуулаад 3 одоо хувцас сонгуулад дизайнерууд оролцоод 3 юм сонгоод тэгээд тэрийг зэрэгцүүлээд тэгээд нөгөөтийн хийгээд одоо тэгээд шалгаруулдаг. Тэгээд тэндээс бол ингээд тэр дизайнер хүмүүс одоо энэ хувцсны одоо ингээд өөр шигчнтэй энэ салбарт бас ингээд юу туршлагатай болсон энэ хүмүүс тэрэнд ингээд өөрчилж байгаа. Тий. Тэгэхээр Монголд бас тийм хийх боломж бий юу? Өөрөөр хэлбэл тэгж хийж л байгаа ах л та зүгээр нийтийн хүртэл болгож хийсэн нь бол тий. Тэгэхээр ингээд одоо нэг юм янз бүрийн хэлбэр одоо биений хэлбэртэй янз бүрийн насны өс толгойн янз бүрийн тэр хүн болгонд яг өөрийнх нь тэр донжийг таарсан гэсэн мөртлөө яг одоо ерөнхийлөгчийн хэлснээр тэр эрүүл тий. Тэгээд аюу гой загварлаг энгийн нэг тийм хөөрхөн юм болгоод идэх байхгүй юу. Би одоо ийм одоо нэвтрүүлэг гэдэг юм уу те ийм зүйлийг бол бас хийх тийм боломж байдаг болов гэж л асуух гэдэг юм л да. Телевизүүдээр бас мэрсэр нэг хэсэг явсан. За. Одоо стилистийн шоуч гэдэг юм тийм ээ. Одоо чик салоны дизайнер ламаа тэгсэн үү? За. Бусад дизайнерууд оролцсон ч гэсэн янз бүрийн нэвтрүүлгүүд телевизүүд оролцсон. Яг хөө зүгээр яагаад зогсцсныг бол мэдэхгүй. Бодвол одоо үр өгөөж нь баг байсан уу эдийн засгийн тал дээр нөгөө телевизийн цагийн үрээд тэр бол үрэх юм биш юм байна. Гэхдээ нууцгүй хэлэхэд энэ телевизийнхэн чинь эдийн засгийн ашиг сонирхолгүй бол зүгээр нөгөө өгөөчтэй тийм ээ ёс суртахууны нэвтрүүлгүүдийг маш бага гэдэг болчиход байна шүү дээ. Хувь нь багс. Тий. Маш бага бүр энэ бол үнэхээр чамдалтай хэрэг. Бид нар нийгэмд ёс зүй ярих гэж байгаа бол зөв хувцаслалт ярих гэж байгаа бол бид өнөө олон мэдээллийн хэрэгслээрээ л яг тэрийг ярьж явах хэрэгтэй. Яг тэрийг үзүүлж байх хэрэгтэй. Яг тэр бүхнийг зааж сургаж байх хэрэгтэй, уриалж байх хэрэгтэй, тийм үү? Тэгэхээр энэ тал дээр би нэг биш телевизэд хандчихсан. Оёдлын сургалт телевизээр явуулъя. Гарын доорх материалаар хүүхдтэй юм игээд өгдөг. Үгүй ядахнаа маск оёх одоо тий энэ цаг үетэйгээ нийцсэн сургалтуудыг шинжилт өгөхөд ирэхээр гоёлын балаажийг шинээр заавал авах хэрэг вэ нүү? Урд палаажнуудаа ч үтг юм уу? Засаж яаж янзлах уу гэдэг. Энэ бүхэнд бол хүмүүс маш дуртай байна. Энийг бол би аюул сайн мэдчихэж байгаа. Хуучин намайг хүүхэд байхад комиссийн дэлгүүр гэж байсан. Энэ асуудлыг шийддэг. Бас нийгмийн нэг зохицуулттай л шүү дээ. Комиссийн дэлгүүр гэдэг одоогийн Еврош дэлгүүр чинь комиссийн дэлгүүр байлаа.
Тэнд хүмүүс хэрэглэхгүй байгаа хувцас тохирсон үнээр нь авчиж өгöd заруулдаг. Тэрийг бас тохирсон үнээр нь хүмүүс худлаад авчдаг. Ийм зохицуултээс гэтэл одоо тийм зүйл байхгүй. Хүмүүс хуучин хувцас яах вэ? Үгүй бол одоо саяхан хэлэрт уулан дайж шатааж агаад гал гадаалж штэ. Энэ өөрөө нөгөө босрал тийм ээ мэдрэмжгүй тий хүмүүс одоо энийг зааж хэлж өгөөгүй учраас хүмүүс энэ өөрийнхөө хувцсыг зүгээр хин нэгэнд өгч ирснээс аюу сайхан шалтгаалсан нь сэтгэлд нь юу байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нийгэмд бас ийм сэтгэл зүй байна. Тэр сэтгэл зүйг бид нар засна тэр сэтгэл зүй нь хүндээ үлдэх л байц. Тэгтээ нийгмийг бид нар уриалах хэрэгтэй. Хог багтаа амьдрах тийм ээ. Тийм мэдээж загвар хөөхгүй байна гэж бол ягаад ч тийм загварын үний угсаа байхгүй. Тэгж уриалж чадахгүй. Тэгээ загварлаг бай, өнгөлөг бай, тийм ээ. Тэгтээ жоохон эдийн засгийн хэмнэлттэй өөрийнхөө бил бэнчин одоо санхуд тааруулаад бас хувцлаараа, сайхан хувцлаараа гэж би уриалмаар байна. Тэгээд энэ ард түмэн одоо юу гэдэг монголчуудын нэг сэтгэлгээний доголдол байна. Ингээд бил бэнчингээсээ давж хувцлах гэдэг, бил бэнчингээсээ давж хэрэглэх гэдэг. Одоо ингэдэг шүү дээ нөгөө iPhone барьчаад бэлэн гомь идж байгаа оюутан гэд бид нар зөндөө ярьдаг. Яг тэрнтэй адилхан бас л яг энэ сэтгэлгээ хувцас загвар дээр хүртэл явж байдаг. Брендийн хувцас өмсгөө тий. Брэнд гэхээр л АВЖ-гээ зовоож байгаад бахан мөнгө татаж авчихад зах дээр гараад брендийн логотой нөгөө хуурамч брэндүүдийг худлаад авцсан зөвхөгц залууч зөндөө баг шүү дээ. Бүгдээрээ л брендийн цүнх ярьчихсан, брендийн оролт оролцсон залуучууд одоо Монголд маш их байна шүү дээ. Яг энэ бол зүгээр явандаа нийгэм өөрөө соёлжоод тий боловсроод ирэх юм бол аяндаа цэгцрэх асуудал юм байна. Тэгэхээр бид энд одоо танаа нэвтрүүлэг ялангуяа тий ийм сайхан нэвтрүүлэг хийж цөөн боловч хүмүүст хүргэж чадчихна гэдэг бол энэ бол маш том ололт. Та бүхэн баяр хүргэе. Тэгээд энийг улам өргөжүүлээсээ илүү олон хүн сонсож тий Монголд одоо хувцлалтын гоо зүйн хүмүүжлийг залуучуудад уриалсан хүмүүжүүлсэн энэ нэвтрүүлгийг улам эрчимжүүлээсэй. Хичээнэ. Баярлалаа. Та түрүүн ярианда загвар мэдээж бас хүн л юм чинь хөөх хэвээр гэд бас хэллээ шүү дээ. Тэгэхээр загвар маань эргээд давтагддаг бас нэг хугацаа байдаг шүү дээ. Энэ тухайд эргээд давтагдах хугацаа нь ер нь хэр ойр давтамжтай, хол давтамжтай гэдэг юм уу? Яг ямар давтамжаар эргэж буцдаг вэ? Тэр тал дээр. За одоо чинь нийгэм дэлхий маш хурдтай, асар хурдтай өөрчлөгдөж хөгжиж байгаа. Хуучин бол загварыг зүгээр тийм хэцүү байсан 30 жил нэг удаа эргэдэг гэж тийм ээ. Мод монголоор дусдагч гэж үг байлаа. Гэхдээ одоо бол нөгөө фаст фэшнтэй холбоотойгоор загвар асар хурдтай өөрчлөгдөж байна. 3 жил байтугай, 30 жил байтугай, 3 жил байтугай 3 сараар өөрчлөгдөж байгаа юм. Тэгэхээр энэ их хувьсан өөрчлөлтийн дунд бид өөрсдийгөө бүх юмыг дагаж хуйлрахгүй хүн шиг тийм ээ. Бүх загварыг одоо дагаж намирахгүй хүн шиг. Одоо хувцлалтынхаа өөрийн боловсралтай боловсрал гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ хувцлалт гэдэг бол өөрөө маш өндөр, асар өндөр боловсролын чухал одоо илэрхийлэл юм байгаа юм. Гоо зүйн боловсрал тийм ээ. Тэрнээс гадна хүний өөрийн таашаал. Хүний хүсэл сонирхол. Тэгээд хувцлалт өөрөө хоол гэдэг шиг хэрэглээ гэж би түр хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг зөв зохицуулах нь тухайн хүний л ерөөсөө боловсролын л асуудал. Тэгэхээр энэ их өсөж өөрчилж байгаа нийгэмд ертөнцид өөрийгөө илэрхийлэхтэй, хувцсаараа илэрхийлэхтэй загвар мэдээж чиг хандлага болгоно. Гэхдээ нөгөө эрүүл бие дэвтэйхэн таатай өөрийнхөө хүссэн өнгө загвартай тэр хувцсыг сонгож аваарай гэж хэлмээр байна. Гэхдээ нөгөө шкаф дүүр хувцас бити шатаагаараа хайр юм. Би бол энэ шатаахын эсрэг байдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь мөнгө шатааж, тэгж мөнгө шатааж авах юм уу? За мөнгө бодогдохгүй болчихсон хүмүүс байж болох л энэ тэр шатаагаад байгаа тийм. Тэгвэл бити тийм харамч бай. Хүнд үг. Тийм үү?
Хэрэгцээтэй байгаа хүмүүст нь өгөөч. Хэрэгтэй хүмүүс маш их байгаа. Одоо ийм одоо хог хаягдал гэж ярьсан түрүү нэг ярьжсэн шүү дээ. Маш их асар их хувцсны хог хаягдал гарч байна гэдэг. Энийг одоо дэлхийд даяар бас уриалаад энэ брэндүүд, дундаж брэндүүд их хэрэгжүүлж байна. Zara, H&M, тэ Mango гэдэг брэндүүд, маш олон брэндүүд яг энийг хэрэгжүүлж байна. Гудамжинд хогны сав тавьсан байдаг шиг хувцсны хогны сав. Одоо хувцсны сав тавьчихжээ. Хогны гэж хэлж болохгүй уучлаарай. Хувцсны сав тавьсан. Хүн хэрэггүй хувцас удлаад тэрэнд хийдэг. Тэрийг буцаагаад дахин үйлдвэрлэлд оруулаад одоо нөгөө цаас хэрчдэг шиг даавууг хувцсыг бүгдийн товчийн цахилгааны наваа төмөрн эдлүүдийг авч жагаад буцаад машиндаад буцаагаад тэрүүгээр чинь бүтээгдэхүүн болгож гаргадаг. Дахин боловсруулсан бүтээгдэхүүн хувцснууд гараад эхэллээ шүү дээ. Одоо та нар харж байгаа савхинаас татгалзаж байна. Савхин юм шиг харагддаг. Цаасан гутал күрдэг тийм ээ. Одоо топ брэндүүд хүртэл тэрийг хийгээд эхэлчихсэн байна. Бид анзаарвал тэгэхээр энэ нийгэмтэйгээ зохицохдоо дандаа нөгөө өөдрөг зүйл рүү сайн сайхан зүйл рүү дагаж хэдүүлээ өөрчлөгдөё. Хувцсалтандаа хүртэл эрүүлийг те байгальтай ээлтэйгийн хог хаягдал баг үүсгэхийн өөрсдөө ч гэсэн их хувцас авчдгийн бол буцаага тэрийг ядаж дахин 1-2 ашиглаач гэдэг ийм уриалгыг хэлмээр байна. Мэдээж нэвтрүүлэг дээр та бас сайхан уриалга хэллээ. Таны ярианаас бас бид нар бас загварын чиг хандлагыг даахаас гадна өнгөлөг байх, тэгээд мэдээж эрүүл мэндэд ээлтэй хувцлах, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байгальд ээлтэйгээр бас хувцалцгаая гэдэг уриалгыг энэ нэвтрүүлгээрээ бас ингээд таны ярианаас та хүртэл уриаллаа. Тэгээд бид гурийн энэ удаагийн нэвтрүүлгийн уриалга хүртэл бас тодорхой боллоо гэж харж байна. Тэгээд өсвөр насныхан хүүхд залуучууд ер нь насны хувь хүмүүс яаж хувцлуул ер нь хүнд хамгийн эвтэйхэн байд юм. Та яг энэ дээр зөвлөгөө өгөөч. Би зүгээр нэг хүнд зөвлөд байх ч юу юм. Гэхдээ зүгээр өөрийнхөө бодлыг хэлэхэд нас намдаа гэдэг нэг үг байдаг тийм ээ. Тийм. Би чөтгөр хувцас бурхан гэж. Тэгэхээр альва хүн өөрийнхөө насанд өөрийнхөө биеийн онцлогт зохицуулаад өөрийнхөө биеийн одоо энэ үгний гол утга гэсэн учир чинь өөрийнхөө биеийн өг далталж сайн айтайхан хувцаслагыг л одоо илэрхийлсэн үг хэллэг гэж би ойлгож байгаа. Тэгэхээр өөртөө зохицсон өнгө, өөртөө зохицсон загвар дүрсийг тийм ээ. Тэгтээ өөрийнхөө хүсснээр хувцлах. Одоо миний хамгийн гол юм өөрөө хүн хүсэж зөв хувцслаасаа гэж боддог. Тэгэхээр учиргүй нас нам ярих нь хаашаа юм. Одоо ч ер нь ингээд нийгэм өөрөө нас бол тоо гэдэг үгтэй тийм ээ 40 50 гараад заавал одоо их намблаг хувцлах гэдэг нь юу юм. Би тэрийг бол нэг насаар зааглах миний хувьд бол сонирхол баг та. Би өөрөө одоо бас тодорхой хэмжээний одоо нас тогтсон хүний хэмжээнд орчилчлаа шүү дээ тий. Гэхдээ би урха джинс, скини джинс өмсөд, пүүз өмсөд, пудолк өмсөд, малгай тавиад те сарвштай малгай тавиад явдаг. Тэгэхээр энэ насыг бас нэг их хувцалт руу оруулж ирмээргүй байгаа юм. Зүгээр энэ дээр хувцалтын зүгээр гоо зүйн хувьд насны онцлог гэх юм бол ажил хэргийн тийм ээ. Албан байдлын улс төрч байна уу? Тэрэндээ зохицуул багш хүн байна уу? Энэ ёс суртахууны тал дээр, ёс зүйн тал дээр л яригдах болов. Багш хүн одоо ажилчдынхаа одоо хүүхдүүдийнхээ өмнө тийм ээ. Нэг хонгорхой ингэр цэжин задгаа хувцас өмсөх ёс зүйтэй байх үгүй юу? Үгүй бол улс төрч хүн одоо их хурлын танхимд тийм ээ. Улаан ногоон дайшин зөмсөд ороод ирэх үгүй юу гэдгээ л юу бодох хэрэгтэй. Энэ өөрөө нийгэм хүн төрөлхтөн энэ бүхнийг зохицуулдаг айл хизээний бүр дүрмжүүлээ гаргаад за албан ёсны хувцалт гэж юу вэ? Өнгө нь ямар байх юм бэ? Гоёлын хувцалт гэж юу юм бэ гэх мэтчлэн. Тэгэхээр бид нар энэ боловсролыг л эзэмших хэрэгтэй. Энийг бол интернетээр ухсан ч гараал ирнэ. Бүр хувцсны кодууд хүрт бий болчихсон. Маш олон жилийн ийм дэлхийн одоо загварын хувцалтын үүх түүхийг хараад үзэхэд ингээд биг журам хүртэл тогтцсон байдаг. Тэгэхээр бид нар энэ бүхнийг л зүгээр суралцчих хэрэгтэй. Энэ бүхнийг хүмүүст хэлээд өгөх хэрэгтэй. Холбоо гэж бодож байгаа шүү дээ.
Тэгээд ер нь бол ингээд их зөв зохистой хүн ер нь хувцаслаа гэдэг нь хамгийн түрүү эхлээд өөртөө таалагдах хэрэгтэй тийм ээ. Тэр өөртөө одоо биш бусдад таалагдах гэж хувцлах уу, та өөртөө таалагдах уу? Хэрэв өөртөө таалагдлаа та сэтгэлдээ ханамжтай хувцалж чадах юм бол өөртөө итгэл нэмэгдэнэ тийм ээ. Тэгээд одоо хэрвээ өөртөө нэг жаахан таалагдаагүй юм шиг тийм зүгээр нормальны хувцалсан мөртлөө өөртөө нэг аль нэг хэсэг нь таалагдаг бол тэрүүгээрээ тав тухгүй болоод олны өмнө одоо юм ярих байсан бол тэрийгээ одоо жоохон сандарч мандарч ярьдаг ч юм уу те. Тэгэхээр тийм байдал өөрөө хувцас гэдэг бол өөрөө бас хүний энэ дотоод сэтгэлтэй энэ бүх юмд айгүй нөлөөтэй хийж харагдж байгаа. Энийг бол уучлаарай. Энийг бол ер нь хувцас гэдгийг хэрэглэе гэж ойлгох. Хоол гэдэг шиг бид хувцас бол бидний хэрэглээ юм. Энэ хэрэглээг бид нар өөрсөндөө зохицтой байлгах, таашаалтай байлгах бол хүний өөрийн сонголт. Тэр сонголтыг бид нар харин зөв хийхин тулд боловсрол хэрэгтэй. Хувцасны боловсрол хэрэгтэй гэж ойлгодог байхгүй. За би эсрэгээр бас нэг юм одоо биш өөртөө таалагдах тухай сайд дурдлаа тий. За тэгвэл би өнөөдөр хэний өмнө тийм ээ одоо шил багш хүн байлаа гэж үү. Багш одоо бага ангийн багш хүүхдүүдийнхээ өмнө ямар хувцаслал одоо ямар байх вэ? Жишээлбэл одоо уранхай джинс өмсдөг ч юм уу те мэдээж багш нар манд дэгдвэл те тэгээ зүгээр хаана хизээ юуг яаж гэдэг юмыг их бодох хэрэгтэй юм а гэж. За би зүгээр нэг кейс хэлээ л да. Одоо ингээд энэ Азийн нэг 25 орны хүмүүс цуглараад бид нэр Азийн ядуусын хорооллын дунд янз бүрийн жижиг төслүүд хэрэгжүүлэх тийм ажилд бас би хаяа оролцдог байхгүй. Тэгээ одоо энтгэхт би ядуусын хороол дээр очижээ Таиланд ингээл аягүй олон орнд. Тэгээ тэнд ингээд нөгөө тэр хүмүүс тэр оролын тэр иргэд чинь оршин суугч чинь хурч ирээд ингээд бөөнөр нь суугаад байж хахад тэнд бид нэр ерөөсөө гэлцэл хувцсахыг ирмэлцдэггүй. Мэдээж хэрэг тусдаа янз бүрийн одоо хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байгаа. Тэнд ингээд тэдний өмнө алтан мөнгөн бөгж зүгээд те одоо ингээд костюм өмсөд байвал тэр бол айгүй сонирн баггүй. Тэгэхээр тэдний өмнө аль болохоор ингийн те ийм хувцлах ёстой гэдэг нэг зүгээр нэг тийм одоо дотоод сэтгэлийн нэг хууль бий болчихсон. Тэгээд явдаг. Тэгэхээр ер нь хизээ хаана юуг яаж гэдэг энэ одоо сонголт энэ мэдрэмж бол ерөөсөө хувцалтанд айгүй чухал. Тий. За ингээд зүгээр ингээд одоо сүүлийн үед ингээд гудамжаар явж байгаа хүмүүсийн бас ингээд сонирхол хардаг штэ хүнтэй ингээд тэгээ байж хахад их олон янзын өнгийг холчихсон тий. Тэгээд бүгдээрээ шин. Тэр юмнууд нь бүгдээрээ шин. Тэгээд бүгдээрээ брендинг ч гэж магадгүй. Тэгээ зарим нь баг одоо ингээд нэг юм зарлалын самбар шиг явж байгаа байхгүй. Ингээл энэ хаваараа нэг брэнд, энэ хаваараа нэг брэнд тий. Салангын өнгө шиг. Тий. Тэгэхээр ер нь бол тэр мэдээч хэрэг тэр одоо мөнгөндөө нэлээд одоо мөнгө төгрөг зарцуулаад тэр юм авцсан өөртөө тэрийгээ хэрэгжилж байгаагаараа магадгүй өөртөө ихтгэлтэй байх тийм юм сайхан байгаа бах. Гэхдээ цаг хугацааны дараа бол бас энэ чинь ари өөр юм шүү гэдгийг л одоо энэ одоо энэ хэрвээ бид нар энэ нэвтрүүлэг маань хүнд хүрж байгаа бол илүү зохистой зөв энгийн тэгтээ гоё сайхан байх гэсэн тэр бүх мэдээллүүд энэс очиосоо л гэж бодож байна. Эндээс бас ийм санааг мэдээллийг аваасай гэдэг үгнээс бид гурав ярилцлага өргөж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг бол одоо бид өнгө орчин нөхцөл мэдрэмж гоо сайхны мэдрэмж бол хүн болгоны хувцанд хандах хандлагаар илэрхийлэгдэнэ. За зарим тохиолдолд зэрэгцэн да тий. За одоо тэгэл одоо бас албан тушаал мэргэжил боловсролын төвшин тий тэгээд энэ бүхэн бас нэлээд бас хүний бас ерөнхийдөө нөгөө сая түрүүн хэллээ шүү дээ. Хувцаар ногтож ухаанаар нүдтгээ гэдэг. Тэгэхээр хувцс бол өөрөө хүний амьдралд ийм чухал юм байна. Зүгээр л бодъё бид нар хувцсгүйгээр өөрсдөө төсөөлөд тий. Тэгээ ямар ч боломж авахгүй тий. Тэгэхээр энэ хувцс гэдэг бол өөрөө аюул том сэдв юм байна. Тэгээд өнөөдрийн одоо бид нэвтрүүлэгт ингээд урилгын маань хүлээж аваад нэвтрүүлэгт оролцоод хамгийн сонирхолтой нь эрүүл хувцлалт
Тэгээд тэр fast fashion гэдэг одоо тэр ингээд тэр загварын хойноос хөөж байгаа тэр байгальдаа буцаад сөрөг нөлөө, хүний эрүүл мэндэд буцаад сөрөг нөлөөтэй болох үеч тэр хувцсны сонголт гэдэг бол бас модноос гарч байгаа юм байна шүү гэдгийг бол манай зочин айгүй гоё тайлбарч хэллээ. Энэ бол айгүй сонирхолтой байлаа. Тэг ингээд хүн болгоныг эрүүл зөв хувцлаж одоо энэ сайхан гоё хувцалтаараа тэгээд өнгөний зохицуулалтаараа өнгө гэснээс нэг юм хэлчих үү. Ер нь загварт үндсэн дүрм яг загвар бол дүрм байхгүй гэж ярьдаг ч гэсэн өнгөний хувьд бас тодорхой хэмжээний дүрмүүд үйлчилдэг. Тэгэхээр альва хүн ямар ч хүн ер нь 3 өнгөн дотор л эргэлдэх тий хувцлах одоо тухайн өдөр хөлнөөсөө толгой хүртэл ер нь нэг хоорондоо зохицсон 3 өнгө. Аа. 3-аас илүү өнгө байх юм бол тэр нөгөө солонгийн 7 өнгө тотик гэдэг шиг үнэлэмж рүү яваад өгдөг. Тэгэхээр залуучуудаа нэвтрүүлэг сонсож байгаа хүмүүстээ зүгээр зөвлөмж гэдгээр тийм ээ хэлий гэх юм бол 3 өнгөнд л зохицуулж хувцлаад тэр 3 өнгө маань өөрөө зөгцсөн 3 өнгө байх хэвээр. Ийм байж хал юм бол хүнд ингэдэг нэг цочор харагдахгүй. Тийм байдаг. Зүгээр 3 өнгнөөс давсан байх юм бол хүнд ягаад ч байсан нэг тийм эсрэг сөрөг сэтгэл төрдөг. Татч юм шиг, солонгоч юм шиг гэдэг тийм ээ. Тэгэхээр энийг юунаас харж болох вэ гэхэлэр загвар дээр бол одоо ямар ч логонуудаас харж болно. Логонууд 3 өнгнөөс илүү лого байх юм бол хүний сэтгэлд таашаагдахгүй. Гоё лого харагддаггүй. Нэг өнгөтэй, 2 өнгөтэй, 3 өнгөтэй. Хамгийн олон 3 өнгөтэй байх юм бол тэр лого хүнд хүрдэг. Логон дээр хүртэл загварын энэ өнгө хандлага шиг хүртэл явж байгаа дизайн чинь угаасаа л хамт юм чинь тийм ээ. Тэгэхээр 3 өнгнөөс давж бити өнгө өмсөөрэй гэж хэлэх байна. Гэхдээ бас нөгөө загварлуугаа яваад орчин штэ. Загвар чинь одоо жил болгон өнгөний трендийг бий болгодог тийм ээ. Энэ жил тим өнгөний ослоо, тим өнгөнүүд. Энэ жилийн өнгө ямар өнгө? Энэ жил маш их алга. Одоо ёслоо нөгөө точ шиг өнгө чинь модонд орж байгаа боловч тэр точ шиг солонго шиг өнгийг харахаар дандаа зохицолтолгоотой 3 өнгө л явждаг. Явж идэг байна. Ингээ харахаар маш алга ирээ юм шиг боловч одоо 3 өнгө гэдэг нь шар улаан гэдэг юм уу тийм ээ. Ногоон 3 өнгө гэж бодъё л доо. Тэгэхдээ тэр өнгө 8 өнгнөөс бүрдсэн юм шиг боловч улааны 2 төрөл, шарын 2 төрөл тийм ээ. Хөлбөр, ногооны 2 хөлбөр гэдэг юм. Хооронд нь маш сайн зохицуулчихсан энэ өнгөнүүдтэй байдаг. Үгүй болвол бүр эсрэг өнгөнүүд хоорондоо их гой зохицдог штэ. Тэгэхээр энэ өнгөний зохицолгоо гэдэг бол өөрөө маш том урлаг, соёл, мэдрэмж юм байна. Тэгэхээр залуучуудаа хүмүүстэй юу гэж уриалах вэ гэхээр бид нар чинь одоо 8 настай хүүхдээс 80 настай хөгшид хүртэл интернет ухдаг, фейсбુક үздэг болчлоо шүү дээ. Тэгэхээр хувцлалтандаа анхаарах гэх юм бол тухайн жилийн өнгөний трендийг интернетээс зүгээр л олоод харчиж байгаа. Тий, олоод гүйлгээд тэр зургнуудыг одоо ч нөгөө үг өгүүлбэрээс гадна зурган илэрхийллүүд маш их болчлоо шүү дээ интернетээр. Тэгэхээр ямар өнгө хоорондоо зохицоод байна, ямар өнгө нь илүү гоё харагддаг юм гэж энэ боловсролыг заавал бид нараар хилүүлэхгүй өөрсдөө бас ухаад олоод тий эрэл хайгуул хийгээд авчих юм бол жилийнхаа өнгөний мэдрэмжийг илүү сайжруулна. Өөртөө ч гэсэн илүү гоё таалагдж байгаа өнгөнийхөө кодыг олоод авчин штэ. Тэгэхээр жилд нэг өнгө модонд орно гэж юу н байдаггүй. Маш олон өнгөний хувилбарууд модонд орж идэг. Гэхдээ тэрийг дагалдуулаад өөртөө ч гэсэн дагалдаад өнгөө зөв зохицуулахад нөгөө олон хуучин хувцас өнгийн зохицуулаад өөрчлөөд байвал загвар ер нь дуусахгүй маа шкафнда байнгын өмсөх хувцастай байх юм аа л гэж хэлмээр. За баярлалаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн цаг өндөрлөгт өгч байна. Тэгээд ер нь бол их хотын зөв хэмнэл гэж бид нэвтрүүлгээ цуврал нэвтрүүлгүүдэд ерөнхий нэр өгсөн. Энэ дотроо бид нар аль болохоор хотын соёл, хотод амьдарч байгаа хүн болгонд анхаарах жижигхэн ч гэсэн шигтгэ болгож мэдээллүүдийг багтаахыг хичээж байгаа. Энэ удаа бид нэр
зөв хувцлалтын талаар болон ер нь хувцсны эргэн тойронд байгаа мэдээллүүдийг одоо энэ чиглэлийн одоо олон хүмүүсийн төлөөлөл болгоод үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч чадахтай одон гэрлийг урьж маш сонирхолтой ярилцлага хийлээ. Ингээд манай нэвтрүүлгийн одоо урилгыг авч бидэнтэй оролцож үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Ингээд цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Бидний бас нэг ураа байгаа. Тэгээ ураа байгаа. Бид гэхдээ өнөөдрийн нэвтрүүлгийн одоо бас нэг юм шигтгэн үг болвол ерөөсөө эрүүл хувцлалт. Эрүүл зохистой хувцалт гэдэг ийм шигтгэн үг байлаа гэж би ингэж бодож байна. Нэвтрүүлгийн ураа хотын соёл танаас биднээс баярлалаа. За баярлалаа.